би чинь нэрээ аав юм биш тий. Би энэ гурвыг одоо би сургуульд ирээдүйд нь би анхаарах хэрэгтэй юм биш. Сургаа л яваад хахаар тэр хүүхд чинь ингээ анги дэвшнэ гэдэг шиг хүмүүжлийн анги дэвшээл ингээ яваад идэм билий гэдгийг бас ойлгосон. Энэ хүүхэд чинь анх цас ороход хизээ цас үзээгүй байж байгаа одоо л үзэж байгаа цас шүү дээ. Дандаа шин юм байгаа байхгүй. Гэр гой цэвэрлээ сурчин гэдэг чинь бас л маш том скил. Хаач явсан миний хүү газардахгүй. Та ажлыг сонгох уу, гэр бүлийг сонгох уу? Би гэр бүлийг сонгох. Манай аауд бол би Монгол аав нарыг муу гэж хизээч боддог. За сайн байцгаана ингээд энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Нэг зүйлийн тухай ярих гэсэн. Гэр бүл, өөр хүүхэд, хүмүүжил, ухамсар, за тэгэл тэрийг дагаал хариуцлага гэл хүүхдүүд чинь ингээл хүүхд эцэг ихэвдээ ингээд баг багаар засаа явдаг юм билэ. Хүүхдтэй бид нэр худлаа ярьж болохгүй гэж сургадаг. Тэнгүүтээ өөрөө худлаа ярихаар буруу үлгэр дуурайл болчих жоохгүй. Та ч гэсэн ингээд хүүхдээ нөгөө нэг шаардчихдаг байж. Тэгээ нэг удаа баригдсан, хоёр удаа баригдсан, гурав дахь удаа дээрээстэй залхсан гэх. Яшиг нэг айж татчих аяг ядраад юм. Тэгэл за юм байл юм гээл. Тэгээд тамхинаас гарчиж байгаа. Ингээд нэг хүүхэд засаад байгаа байхгүй. Тэгээд гурав дахь хасаа дээрээ төрөхөд яагаад архинаас гарсан бэ гэхээр ер нь бол миний бодолтой 3 хүүхэд төрүүлсний дараа эцэг хүн ухаан орд юм болов гэж бодсон. Ерөнхийдөө ингээд амьдрал маань айгүй гоё. Арих тамхи хоёр байхгүй болоод ирэхээр хэрвэл орвол эмээ тийм байхгүй болчих. Хардалцсан юм. Тэгсэн сая охид ирсэн. Миний амьдралын сахиусан дэнгэр гэж би хувьдаа бодож явдаг. Миний бүх юмнаас л намайг хамгаалж байгаа юм болов. Бид чинь жоохон сүсгтэй шүү дээ. Тэгээ ээж минь ирсэн юм болов. Жоохон төстөлтөө манай ээжтэй. Ээжтэйгээ л адилхан хүнтэй сууд юм билээ шүү дээ. Явж одоо ингээл харахад манай эхнэр яг манай ээж шиг ааш аавд гаргаж ирсэн ааш авирыг гаргадаг байхгүй. Тэгэл тэрийг хараад юу ч амар хайр урж байгаа. Одоо хүмүүжлийн талаар ярихад хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө юм үтсэн болохоор алдсан болол миний хүн наад чи ингэдэж шүүхээр нөгөө хүүхэд чинь мэдээж яг тэр насан дээрээ алдна. Заавал алдаад ойлгож ирснээс алдаад 3 жилийн дараа ойлгож ирсэн 1 жилийн дотор ойлгочвол амар байхгүй. 11 настай хүүхэд одоо би хүдрээ дээр ярьж байна л да. Хүдрээ дээр ингээд би ингээд ярихад 11 настай хүүхдээс илүү 18-аас 20 насны хүүхдийн бодож байгааг ярьдаг байхгүй. Нэг муухай үг байгаа. Өөр хүүхэд эцэг ихэд ижиж чаддгүй гэж. Эргээд бодоход би аавч хоёрыгаа ижиж байгааг байхгүй. Тэгээ би их нэртэй хэлдэг. Хайр байгаа цагт битгий санаа зовоо хайр. Өөрөө тгээ хэлсэн чинь миний чинь хичээдэг байхгүй. Хүчтэй болох гэж. Бас нэг юм байгаа. Би бол ажил юу юм гэж бодсон шүү дээ. Яг үнтэй хэлээд. Ажлыг бол хийж чадна. Бидний гэр бүлийг бол ерөөсөж чадахгүй. Хариуцлага үүрүүлэхийн тулд ажил сурах хэрэгтэй. Бид нэр ингэж идэм билээ. Тэрийг тгээ хийчих гэдэг мөртлөнгөөсөө яаж хийх вэ гэдгийг зааж өгдөг. Хог шүрдэд ингэж шүрддээ шүү. Ингэж соруулдээ шүү гэд. Тэрийг заагаад өгчвөл эцгүүд биднэрт дараа нь амар ихнэр чинь ядраад хөвчих яхад бос гэдэг 3 зэрэгээ босгоод гэрээ цэвэрлүүлчих нөгөө гэрээ цэвэрлэхэд чинь гой цэвэрлчихвэл биднэрт амар өсдөг. За ингээ хамгийн сүүлд нь ингээд ярихад хамгийн гол юм байна. Эрүүл мэнд. Эмнэлэг твтэй манайх уу. Би дагаа сахиа хөвтлээ. Тэгээ шинжилгээ өглөө. Бид нэр юусоо хүүхдэд шинжилгээ өгүүлдэг юм л шүү дээ. Тусны шинжилгээ нь биеийн бүх шинжилгээ 7 6 5 4 өвдгөөр нь л аваач үзүүлдэг. Тэгэхэд одоо витамины дутагдaltaй явж байгаа хөөхгүй. Хүүхдүүдтэй пробиотикууд, амин дэвүүд, витаминууд хамгийн гол нь шинжилгээ өгж байгаа. Эмчийн заавраар юу яаж өгөх вэ? За тэгээд хамгийн гоё нь хэвэл дөнгөж төрсөн яраа болон бага насны
хүүхдүүд чинь одоо яг юу өгөх вэ гэдэг хэцүү байдаг штеп. За энэ асуудлыг бол шийдсэн байгаа. 0-оос 7 насны одоо BIOS time гэдэг энэ пробиотикийг хүүхдүүдтэй өгөх зүгээр. Ялангуяа одоо дээгийн чиглэлийн витаминууд ингээд Монголд авахд бол тун хэцүү. Биеэр нь заавал авч хэрэгжилж ивэл зүгээр юм билээ. За тэгээ BIOS time-ийн нэг онцлог нь гэх юм бол ерөнхийдөө бол сүүлийн үед чинь химийн одоо орц найрлагатай зүйлээс бол бид нар маш их татгалзаж байгаа шүү дээ. Миний хувьд гэх юм бол би байглаас гарч ирсэн юм ийм л угаасаа байглаас гарч ирсэн юм биднэрт хэрэгтэй гээл гарч ирсэн байгаа шүү дээ. Тэрийг хэрэглэх нь илүү чухал юм байна. Бид нар өөрсдийн гараар хийж бүтээсэн одоо хооронд нь найруулад гаргаж ирсэн одоо гений өөрчлөлттэй ч гэдэг юм уу те химийн найрлагаар гаргаж ирсэн юм. Эдгээр бол бидний биед ирээдүйд хор тавдар ч юм уу ирээдүйд гарчих эрсдлүүд маш их дагуулж байгаа гэдэг нь угаасаа надаас илүү хилүүлэлтгүй дэлхийн нийтээр нотолцсон. Тийм учраас одоо энэ BIOS time дээр бол ямар нэгэн сахар орлуулагч химийн элементүүд байгалийн гаралтай учраас энүүгээр онцлог давуу талтай байгаа учраас BIOS time-ыг та бүхэн авч хэрэглээрэй. Энэ хорвоогийн хамгийн чухал юм бол амьд явах учир утгын нэг хамгийн номер 1 хууль нь юу гэх юм бол эрүүл мэнд.